За шинэ жишгээ 3 дахь хувилбарын жагсаалтын дагуу 21 дэх үг болвол бижав. Бижав. Харьцангуй байх нь. За хятад хэлэнд дүрм гээд нөгөө айхтар араас нь тэмдэглэнээр үйлүүг adverb ясан гэдэг шүү дээ. Тэгэлгүйгээр яг магчлаад орчуулвал яг таардаг Аз хэл учраас те харьцангуй гайгүй байдаг. Тэгэхээр бижав гэдэг яг харьцангуй гэж тогтоочвол яг болдог. Би дангаар ингэ болохоор харьцуулж байгаа буюу ASS гэж тогтооход бижав гэвэл харьцангуй гэж тогтоочвол илүү шүү. Төөрөхгүй гэсэн үг тий ашиглахад төөрөхгүй. За би бижав хоёрыг харьцуулсан тэр хичээл болвол ялгааг сурцгаа хичээл дээр байгаа. Тэгэхээр тэнцэнээс илүү дэлгэрэнгүй нэг лав баттгаад үзээрэй. За бижав ийша гэхээр харьцуулаадах яа. Тэ харьцуулаадахыг зэлянжийн ифу энэ нэг гинэ энэ хоёр ширхэг ифу хувцас. Зэн гэдэг чинь хувцсны тооллого те эсвэл хэрэг явдлын тооллого эсвэл хувцсны тооллого байгаа. На зэн гэн хавкан аль нэг нь буюу аль нь гэн илүү хавкан гоё харагдаж байна вэ гэнэ. Тэгэхээр бижав ийша харьцуулаадахыг харьцуулаатыг үлгээрээс явах нь. 北方的冬天比较冷. Бээжингийн 冬天өвөл нь бол харьцангуй хүйтэн. Тэгэхээр бие дангаараа орох юм бол хоёр хажуу талд нь юуг харьцуулж байгаа вэ гэдэг хоёр юм хоёлаа заавал байх ёстой. Тэгээ хараасаа шууд тэмдэгнэр авдаг тийм ээ. Бижав болохоор ерөнхийд нь харьцуулдаг учраас урдаа хоноо заавал юутай харьцуулаад байна гэдг нь орох шаардлагагүй. Ерөнхийдөө л хойд зүгийн өвөл бол харьцангуй хүйтэн байдаг. Яу дуучхан ифу. Ер нь бол ахиухан шиг те зузаахан хувцас өмсөх хэрэгтэй шүү. Их өмсөх хэрэгтэй хувцас гэж байна. Тэгэхээр зузаахан хувцлах хэрэгтэй шүү гэх нь манайхаар. Та да бижao зhengqi. За зhengqi гэхээр эмх цэгцтэй гэсэн үг. Тэгэхээр түүний тэмдэглэл бол харьцангуй цэгцтэй байгаа. Хин нэгэндээ харьцуулж байгаа биш. Ерөнхийд нь харьцуулж байна тийм ээ. Тэгэхээр харьцангуй цэгцтэй. Өдөө бижao luan. Минийх бол хамаагүй luan. Замбраагүй гэх юм. За тэгвэл办公室里比较安静. Офис дотор бол харьцангуй чимээгүй байдаг. 适合工作. За 工作ажил тийм ээ. Ажиллахад тохиромжтой байдаг. 适合гэдэг нь болохоор тохиромжтой үйл үгээр орж байгаа. 合适гэх юм бол ямар вэ тохиромжтой. 适合гэвэл үйл үгээрээ 合适гэвэл тэмдэг нэрээр орж ирэх нь. 被帮助过的人. За тусламж үзүүлэгдсэн хүн буюу туслуулж ийсэн хүн болж орж ирнэ. Бэ гэдэг чинь нөгөө бусдаар үйлдүүлэх хэв эгдсэн, тэгэгдсэн, ингэгдсэн гэж хэлээд байгаа. Гуо ч үйл үгийн хойноос орохлоор тэгэж үдсэн болж байгаа тий. Тэгэхээр тусламж авч үдсэн байх нь, туслуулж үдсэн байх нь. Тэр хин нэгэн хүн туслаадсэн байх нь тий. Тэгэхээр бэ орж ирээд байна. Тэгэхээр тусламж авч байсан хүн бижao рongyi бангжу биерэн. Харьцангуй амархан бусад хүмүүст тусалдаг. Бусад хүмүүст туслахдаа харьцангуй хэлбэр байдаг гэнэ. Өөрөө тусламж авч үзчихсэн учраас тийм. За таад зөв дэс дараалал өөртөө оруулж үзээрэй. Өнөөдөр үзсэн үг бижao харьцангуй.